Ер нь бол тайлан хилцнэ гэдэг бол сахилгаатай асуудал. Батбаатар энэ төр бол хариулах хэрэггүй мэлээ. Тэр бол тодорхой. Яагаад гэвэл эдгээр ерөнхий сайд огцорхоор дагаад огцорчдөг юм байна. Тийм учраас бол эдгээр чимээгүй тэгээд уг нь бол энэ ёс зүйн хувьд бол энэ цуугаад хийжсэн ажлааныг дүгнүүлээд хүмүүс юу гэж дүгнэх нүг гэдэг ингээд дэлгэр сайхан сайд шиг ингээд сууж юмэр ахгүй. Тэгээ энэ бол тэгтээ сахилгаатай асуудал шүү. Тэгээ үндэ бол хойд Солонгос жишээлбэл ийм тайлаа авах юм бол та эдийг бүгдийг цаазлна. Цаазаар авна. Хятад улсад хэрвээ ийм тайлан хүлээж авах юм бол та эдийг шоронд хийн. Монгол улсад ийм тайлан хүлээж авчаад ингээд илэг дог хийгээ сууж байгаа байхгүй. Тийм учраас Монголын ард түмэн бол ингээд төр засагтаа итгэл алдраад байгаа. Тэгэхээр би бүх төрийн нарийн бичгийн дарга нараас нэг юм асуумаар. Та нар яг энэ 25 оны хийсэн ажлаа юу гэж дүгнэж байгаа юм бэ? Хийсэн 5 ажлаа хэл. Хийж чадаагүй 5 ажлаа хэл. Хийж чадаагүй энэ ажлын хариуцлагыг хэн хүлээх юм бэ? Та хэд хүлээнэ? Батхүү чи хүлээн шүү. Тийм учраас одоо цаашид энэ төрийн албаны хамгийн бүх томчул нь та нар. Монголын төрийг та нар атгах байгаа. Та хэд жоохон шийдэмгий бай, ухаантай бай, хариуцлагатай бай. Битгий сайд нараар тоглоод бай. Сайд нар ирдэг явдаг. Бид нар бол төрийн алба хөдөлдөггүй, ганхдаггүй гэдэг. Тэгвэл та нар ажиллаа хий. Одоо яг бүгд босоод би ийм ажил хийсэ 25 онд. Одоо жишээ нь тэр авилгын индекс бууруу ухрааж байгаа хууль зүйн төрийн нарийн бичгийн дарга гарч ирээд хэл. Яагаад чи ухраасан? Яаж энэ авилгын индексийг сайжруулах вэ? Одоо үнэ хэл. Тэр одоо нялхсан эндэгдлийг нэмэгдүүлсэн гэдэг чинь бол бүр амар том гэмт хэрэг рүү бид нар явж штэ одоо. Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга энэ дээр өөрөө хариуцлага хүлээ. Юу болж байгаа юм бэ? Яхаараа ийм сайхан эрхчлөөтэй Монгол улсад хүний дундаж наслалт буурдгийн бэ? Хэл одоо очруута чи бол насаараа төрд ажилласан. Үнэ хэл. Тэр эмийн дамын 8-ага ярь. Тэр эмнэлгийн захирлуудын ажлын хариуцлагыг ярь. Тэр даатгалын мөнгийг идэж ууж байгаа асуудлаа ярь. Амар сонсогдож шít. Яхаараа энэ инновацийн бодлого ундгийг. Тэр инновац хариуцсан төрийн нарийн гараад энэ асуудлаа ярь. Ажлаа өг. Нэр төртэй амьдрцгаа. Батхүү чи маш тодорхой энэ тайлангийн дараа хэрхэн хариуцлага хүлээдэг тухай ямар бодлого гаргаж байгаагаа хэл. Чи тийм үүрэгтэй хүн. Энэ хөгжлийн тайланг 80%-аас дээшээ хангаагүй бүх төрийн албанд өндөр албан тушаалтангууд хариуцлага хүлээдэг тэр орчинг одоо бүрдүүлэх хэрэгтэй. 26 оны тайлан ярихад хэрвээ 80%-аас доош ажиллаа хийсэн сайд нар байвал шууд бүгднгийнх нь толгойг авах хэрэгтэй. Огцруулах хэрэгтэй, толгой авах биш. Гөөгөө толгой авах биш л дээ, огцруулах хэрэгтэй. Гэхдээ эн чинь тоглоом биш болчиход байна шүү дээ, сандгаа дарга. Та ч одоо за энэ ганц мөрөгшөөний ярьж байгаа үнэн шүү. Энэ төрийн нарийн бичгийн дарга нар сайд нар ирэхээр тэгэл тухайн сайдтай тохируулж ажилладаг болцсон одоо ерөөсөө. Өөрийн гэсэн бодлого байхгүй, яамны бодлого гэж байхгүй. Энэ чинь хизээш хаалгахгүй төрийн нарийн бичгийн дарга нар шүү дээ. Тэгээ сайд хурж ирэхээр л одоо тэгээ сайд нь очоод гутлаа салгаа тоглолцдог нэг тиймэрхүү байдалтай болцсон байгаа шүү. За ямар ч хэлсэн Батхүү төрийн нарийн бичгийн дарга хууль зүйн, эрүүл мэнд, боловсрол за энэ хэдээс ямар ч асууж байдаг үү? За ганц мөрөгшөөний асуултанд хариулт эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга. Эдийн засгийн хөгжлийн яамны хувьд тухайн 25 онд олон ажил хэрэгжүүлж үр дүнгээ гаргасан. Онцолж хэлэх юм бол экспортыг оны эхнээс нүүрсний онуунаад бас хил гайл дээр, тээвэрлэлтэн дээр олон асуудал гарсныг бас биднээс ажлын хэсэг гаргаж
анхаарч ажилласны үр дүнд 90 сая тонн нүүрс гаргаж чадсан. За өнгөрсөн онд бас зэсийн экспорт бас төмрийн хөдрийн экспорт төлөвлөсөн дүнгээс өндөр гарсан. Экспортыг онцгойлон анхаарч ажилчдын дунд бас үр дүн гарсан гэж үзэж байна. За хоёрдугаарт нь төрийн үеийн түншлэлийн хуулийг өнгөрсөн оны төсвийн тухай хууль дагалдуулж өөрчилсөн. Өгөр өнгөрсөн 2-3 жилийн турш яригдчихсэн төрийн үеийн түншлэлийн тухай хэрэгжүүлэх төслүүд удаашралтай бэлтгэл ажилд ирэх цаг хугацаа зарцуулж яах гэсэн асуудлыг шийдвэрлсэн. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн хөгжлийн яам дээр 20 эдийн төслийн сонгон шалгуулалтыг зарлахаар урьдчилсан арга хэмжээнийг хэрэгжүүлж эхлэдэг байгаа. За 3 дугаарт нь Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөө судалгааны төр хэлэлцээрийг бас гарын үсэг зурж бэлтгэл ажлын ханх ажлыг эхлүүлсэн байгаа. Бас ганц төмөр гишүүний тухай үед тэргуун шатны сайдаар ажиллаж байхдаа өгжсэн үүрэг даалгаврын дагуу зөвхөн дотооддоо төдийгүй одоо нөгөө талын улс орнуудтай хамтарсан замын зурглалыг бас боловсруулад бэлтгэл ажлын хэрэгжилтийг хангаад ажиллаж байна. Энэний үр дүнд за 367 нэрт төрлийн бараа бүтээгдэхүүнээс 97% нь хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, ноос ноолоор арьс шир мах махан бүтээгдэхүүний үн нэмэгдэх, хөдөө орон нутгийн малчин өрхүүдийн өрхийн орлого нэмэгдэх боломж үүсэх юм аа. За дээр нь бас хөрөнгө оруулагчдыг эрх ашигыг хамгаалах асуудал их цогц хүрээнд нь асуудлыг шийдвэрлэх ёстой. Шүүх засаглал, хууль эрх зүйн орчин, одоо шат шатны хүн сурталыг арилгах. Энэ чиглэлээр тодорхой хуулийн төслүүдийг бэлтгээд боловсруулад их хуралтай хамтарч ажиллаад өргөн бариад бас явж ирсэн. За үүнийг хүлээхгүйгээр эдийн засгийн хөгжлийн яамны ажид бас хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах төвийг байгуулад идэвхтэй ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх, зөвлөн туслах, эрх ашиг гомдлыг шууд хүлээж авч шийдвэрлэх талаар онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Энэ өмнө нь бол төрөөс үзүүлдэг 6 төрлийн нийтийн одоо төрийн үйлчлэгээс гадна өргөн цаг хүрээнд хөрөнгө оруулагчдад илүү итгэлийг олж ажиллах, ил тод ажиллах тал дээр анхаарч ажиллаж байгаа нэг хэлбэрээ гэж үзэж болж байна. За товчхондоо хэлбэл юм байна. Эдийн засгийн өсөлт бол 8% гэж төсөөлж ирсэн. Бодит байдал дээр 6.8% гарсан. Энэ өсөлт маань өөрөө Азитай бол бусад бүс нутгийн орнуудтай харьцуулбал өндөр байгаа ч гэсэн биднээсээ хувьд бас энэ дээр бас анхаарч ажиллах ёстой шаардлага байгаа гэж үзэж байна. Энэ дээр бол 2025 онд үүссэн тэр экспортер үүсэн хүндрэлүүд нэлээх ачаал өгсөн. За бас оны донд тодтгол хийсэнтэй холбоотой хөрөнгө оруулалт эдийн засгийн идэвхжил бас тодорхой хэмжээнд суларсантай холбоотой зорчин төвчтэй хүрээгүй нэг тал байгаа. За дарга. Хөлмөнд. 4 номер. За Гантөмөр гишүүний асуултанд хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга мягмар. За хууль зүйн дотоод хэргийн яамны эрхлэх асуудлын хүрээнд бол нэгдүгээр Монгол улсын хууль зүйн нэгдсэн бодлогыг барих. За түүнд нийцсэн хууль тогтоомжийн төсөл дээр улсын хурал засгийн газраа хэлцүүлэх зөвшөөрлийг өгдөг гол чиглэлийг. За нөгөө талаасаа дотоод хэргийн буюу хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдах зөвлөлтөөр хангаж ингэж ажиллаж байгаа хууль яам байгаа. Ерөнхий жигүүргийн яам байгаа. За 2025 оны хувьд хууль зүйн дотоод хэргийн яам сайдаас бол хуулийн одоо нийтдээ 32 одоо төсөл дээр ажилласан байна. За энэ маань бол яг үзэл баримтлаараа тоогдож байгаа. Тухайлбал өргөн мэдүүлж улсын хурал дээр анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр шилжүүлчихсэн өргөн мэдүүлсэн одоо хуулийн төслүүд 9 байна. Тухайлбал одоо 1 минут сонгоё. хүний эрхчлөлийг хангахтай холбоотой хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нэр бүхий 22 хуулийн төсөл байна. За жагсаал зуглаан хийх журмын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлөвлөх тухай хуулийн төсөл, за дампуурлын буюу төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль, гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга, гэр бүлийн эрг шүүгэн тань шийдвэрлэх тухай хуулийн төсөл гэх мэт ийм хуулийн төслүүдийг бол улсын хуралд өргөн мэдүүлж хэлцэх асуудлыг шийдвэрлүүлсэн ажиллаж байна. За хэлцэх асуудлыг шийдвэрлэх шатанда мансууруулах юм сэтгцнэлүүд бодисын эргэлт төрийн нөөцийн тухай хууль зэрэг. За мөн засгийн газрын хурлаар шилжүүлээд өргөн мэдүүлэхээр тогтсон 2, за саналд буюу эцэслэн боловсруулалт санал авахаар гаргасан 6 хууль тогтоомж. За ажлын хэсэг гарч боловсруулж байгаа нийтдээ 15 юм хууль тогтоомжийн төслөөр ажиллаж байна. За хоёрдугаарт бол 2005 оны Сонгоё. 4 номер.
25 оны үндсэн чиглэлийг хөгжүүлэх болон засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2025 онд хэрэгжүүлэхтэй холбоотой дотоод хэргийн салбарт бол үндсэндээ олон улсын хүний эрхийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжүүд болон хүний эрхийн үндэсний комиссаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хүрээнд гол төлөв одоо манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн байгууллага, хил хамгаалах ерөнхий газар, за мөн одоо шүүх шинжилгээний үндэсний төвч гэдэг юм уу, гадаад иргэн хариатын асуудал эрхлэх газар гэх мэт хүмүүст одоо төрийн үйлчилгээг үзүүлдэг энэ байгууллагууд дээр хүний эрхийг хангахад, наад захын стандартыг хангахад ийм стандартуудыг хангаа гэдэг зөвлөмжүүдийг өгдөг. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн зардал шаардлагатай болдог. Энэ тоног төхөөрөмжийн зардалууд бол түрүүнд бас манай эдийн засгийн хөгжлийн яам болон ерөнхий сайдын танилцуулганд гарсан төсвийн тодтолтой холбоотойгоор энэ одоо салбарын бас хууль төсөв бол татагдсанаар бол хэрэгжилт хангалтгүй гарах нөхцөлд хүрсэн. За товчхон төвш хариулъя. Дараагийн. Боловсрол ганц минут. Дөрөв номер. За боловсролын яамны төрийн нэрийн бичгийн дараах жаргал ганц мөрөгшийн асуултанд хариулъя. За 2025 оны голох ажлуудыг онцлон тэмдэглэж хэлье. Монгол хүүхдэд мэдлэг хандлага чадвараа төлөвшлийг одоо зохицох чадамжийг дэвшүүлэх голлох чухал ажил болох. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинжилгээ ажлын хүрээнд баг боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг шинжилгээ ажил. За суралцсан хувьсэл захимдсан боловсролын энэхүү зорилтын хүрээнд захим ерөнхий боловсролын сургуулийг шинээр байгуулж үйл ажиллагааг шинэ хичээлийн жилд эхлүүлэхэд бэлэн болгож байна. За ажиллангаа суралцсангаа ажилдаг, ажлын байран дээр суралцаж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг нийлүүлэх хэмжээнд мэргэжлийн боловсролын тогтолцоог шинжилэн бэлэн болгосон байна. За 2025 оныг боловсролыг дэмжих жил болгон зарлуулах бэлтгэл зохион байгуулалт төлөвлөлтийг хийж боловсролын За 1 минут сонгоё. За боловсролын салбарын голлох үзүүлэлтүүд дунд болон урт хугацаанд хийгдэх голлох суур үзүүлэлтүүдийн одоо суурийг бол 2026 онд 25 оны одоо төсвийн төлөвлөлтөөр дамжуулж одоо хийж байна. За үүний хүрээнд бол төр хувийн хвшлийн шинжилгэлийн энэ ажлыг одоо шинэ шатнд гаргаж тухайлах юм бол одоо аслагдсан хөдөө орон нутгийн багийн баг сургуулийг төр хувийн хвшлийн хүрээнд шийдвэрлэх. За бүрэн хэмжээгээр одоо ихтэй сургуулиудын бас төр хувийн хвшлийн түншлэлээр шийдвэрлэж чадахгүй, улсын төсвөр шийдвэрлэж чадахгүй байгаа энэ төлөлтүүдийг үл хийж техник эдийн засгийн үндэслэл болоод бэлэн байдлыг бол хангаж ажилласан байна.